Зам тээврийн хөгжлийн яамд өнөөдөр гашуун сухатын нүүрс тээвэрлэлтийн зохицуулалт тулгамдж байгаа асуудлын талаар мэдээлэл өгсөн. За энэ үйл явдлаас манай сурвалжлагч инх чимэг холбогдож та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүрэхэд бэлэн болоод байна. За зам тээвэр хөгжлийн яам болон за ав тээврийн үндэсний төвөөс өнөөдөр гашуун сухатын чиглэлээр нүүрс тээвэрлэлтийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. За 12 сарын 13-наас өнөөдрийг хүртэл энэ гашуун сухат руу чиглэсэн нүүрсний тээвэрлэлтийн ажилтныг бол төр зогсоогоод байсан бол за өнөөдрөөс эхлэн одоо хэвийн үйл ажиллагаанд орсон гэдгийг албаныхан хэлж байна. Тэгэхээр энэ талаар ав тээврийн үндэсний төвийн хүнээс тодруулъя. Тэгэхээр одоо яг энэ ажилт бол хэвийн үргэлжилнэ гэж байна. Цаашдаа ер нь яг ямар зохицуулалтаар явах вэ? Энэ яг төвжрэл одоо үүсэхгүй тээвэрлэлтэнд одоо энэ асуудал үүсэхгүй тул одоо ямар зохицуултыг цаашдаа хэрэгжүүлж явах вэ? Энэ талаар та мэдээлэл өгөөч. Өнөөдөр засгийн газрын 320 дугаар тогтоолын хүрээнд бол урт богино гэсэн хоёр тээвэрлэлт зохион байгуулалтаар тээврийн ажилт бол хийгдэж эхэлж байгаа. Дээр нь бол автор үндэсний төв гэрээгээд өгнөд уулуурхай яам болон уурхайд руу бол гэрээний үргэн биелэлтийг хангасан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн өрнөд урьдчилан үргэлжлүүлсэн байгаа. Энэ шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагууд юм бол тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс ажилтыг хийгдээд ингээд ажилт явагдаж байна. Манай 7400 гаруй тээврийн хэрэгсэл манай мэдээллийн сандал бүртгэлтэй байгаа. Энэ тээврийн хэрэгслүүдээс бол 3500 гэрээний өргөн биелэлтийг бол хангасан дотоодын хууль томчуудыг бүрдсэн гэж ингэж хэлэх хэрэгтэй. Дээр нь бол тээврийн хэрэгслийн тоо бол мэдээллийн хэрэгслүүдээр бол хит олон байна. Эсвэл үндэслэхүүгээр нэмлээ гэдэг ийм яриа үсээд байдаг. Энэ дээр бол нэг тодорхой хариулт өгөх хэрэгтэй. Өнгөрсөн оны эхний хагас жилд бол тээвэрлэлт хэвэн байсан. Тээвэрлэлт хэвэн байсан нь юугаар хамтлагдж байгаа гэхээр 1600 хүртэл дээдлэн гарч ирсэн. 1200 бол тогтмол байсан. Энэ үед бол 7400 тээврийн хэрэгсэл бол хангалттай. Жишээ нь тээврийн төлөвлөлтийг хийхдээ парк ашиглалтын 80%-аар тооцдог. 100 машинтай компани 20 машин бол ямар нэгэн машин гэмтсэн үед гарахаар энэ парк ашиглалтын хувьар байж. Дээр нь техник ашиглалтын хурдаараа ингээд үзээд ингээд бол үндсэндээ бол тээврийн хэрэгслүүдийг 4 хувааж тооцдог. Уурхай дээр ачигдж байгаа хэсэг, ачаадаа залж явж байгаа хэсэг, хөлийн урд буулгаж байгаа хэсэг, хоосон талд явж байгаа хэсэг гэсэн энэ 4 талд хувааж ингэж тооцож үзэхлээр бол энэ хэвийн үлдлээ. 7 дугаар сарын 7-ноос хойш нөхцөл байдал хятадын тал бол дата авалтаа багасгаснаас хамаарат бид бол дахиж шинэ төлөвлөлт, шинэ зохион байгуулалт хийх шаардлагатай болсон. Энэ дагуу бол автор үндэсний төв бол тээвэр төлөвлөлтийн програмаараа шийдвэрлэе. Өнгөрсөн оны эхний хагас жилд хоногийн нэгэн график гэж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ график бол тээвэр төлөвлөлтийн програм болгоод програмынхаа хүрээнд нэг шийдэхгүй болохгүй байна. Жолоочийг зам дээр ажиллахаар зогсоомооргүй юм байна. Хугт бид өглөө ажилдаа ирэхдээ цагтаа ирдэг шиг жолооч уурхай руу ажилт. Ялгаагүй жолоочийн ажил учраас уурхай руу явахдаа тогтсон цагт очивол ачичдаг байхад л болж байгаа зүйл. Тэгээд нэг машиныг 2 секунд орчимд л ачиж байгаа. Тэр хугацаанд л нэг дагуу хувааруудаа хийгээл тэр дагуу жолооч нар маань ирээл ачичвал энэ асуудал өөрөөр шийдэгдэх хэрэгтэй байсан. Тэгээд бид нар энэ дагуу бол уулуурхай яамд 6-7 удаа хандсан. Уурхайгаа зогсоож, уурхайгаа бол хөлийн нэвтрэх чадвартай уялдуулж ингэж одоо баг ачиж өг тий энэ чиглэлүүдээр бүр сүүлд 9 сарын 20-ны өдөр бол 10 сарын 4 хүртэл уурхайг зогсоож өгөөч гэдэг бичгийг бол бид нараас явуулсан байсан. Тэр өдөр очирд 80 км байсан. Бид бол автор үндэсний төвөөс бол нэг л зүйлийг аюулсаа ойлгож, аюул сайн төлөвлөж ажиллаж. Бид хөлийн төвөд оролцогч байгууллагууд өөрөө нэгдсэн мэдээллийн сантай нэг чигээр асуудал хардаг байж энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх юм байна гэдэг энэ зүйлтэй санал нийлж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид нар 5 удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Зам тээврийн хөгжлийн яам, автор үндэсний төв хамтраад гаал, хөлийн цэрэг, ерхий газар, уурхай, галийн хяналтын бүсүүд, тээвэрлэгч зохион байгууллагууд. Тээврийн компаниудтайгаа бид 2 сард 1 удаа уулзаж энэ зүйлүүдийг ярьдаг. Дээр албаны зүйл чадварлах гэсэн. Одоо энэ холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулад одоо яг програмынхаа дагуу тодорхой тогтсон цагтаа очиод ажилтаа хийгээд тээвэрлэлтийг явж гин гэж ойлгох уу? Одоо цаашдаа тэрийг мөрдүүлж ажиллахаар өнөөдөр ажиллаа эхэлж байна. Цаашдаа бол яг тэгж явах юм. Тэр дагуу ажиллахаар болно. Хэвийн нөхцөл гэдэг нь дахиад энэ нэг нөхцөл өөрчлөгдөх байгаа. Энэ засгийн газрын тогтоол маань төр тогтоол хэвийн нөхцөл үүссэн тохиолдолд бид бас дахиад засгийн газраас ямар шийдвэр гаргах нь тэрийг харуулаад дахиад тээвэр төлөвлөлтийн ажлыг хийнэ. Уурхайнууд маань бол одоо тээвэрлэгч чухал байгууллагуудад өөрөө сонгох, өөрсдийнхөө ачаал тохирсон тээврийн хэрэгслийг бол сонгох шаардлага үүсэж байгаа. Тэгэхгүйгээс болоод 1000 машин хэрэгцээтэй гिचэл 2000 машинтай компанитай гэрээ хийгээд өгөөч гэд манайх руу хүсэлт явуулцдаг. Одоо жишээ нь аж ахуйн байгууллагууд нь манайх руу бол 4-5 удаагийн албан тоотуудаар
тээврийн хэрэгсэл нэмж өгөөч гэдэг хүсэлтүүдийн удаадар ярьдаг. 3 сарын 9-нд Эрдэнэс таван цагаан захирлын гар үстэйг чиглэсэн байгаа. 10 сарын 4-нд хангаа захирлын гар үстэйг чиглэсэн байгаа. Энержи ресурсээс хавар 5 сард одоо бас тээврийн хэрэгсэл нэмж өгөөч 322 тээврийн хэрэгсэл гэдэг ингээд албан бичгүүд ирсэн байж. Энэ дагуу бид нар ингээд бодоод үзэхлээр уурхаанууд маань энэ жил уялдуулах хэрэгтэй гэсэн. Автоөрийн үндэсний төв бол төрийн байгууллагуудын бүгдийн уулзалтыг уялдаа холбоог хангах чиглэл анхны саналчлагуудыг гаргаж энэ 6 уулзалтаа хийснээр одоо автоөрийн үндэсний төвтэй холбоотой мэдээллийг галийн ерхий газар, хил хамгаалах ерхий газар, уурхаанууд галийн хяналтын бүсүүд шууд татаж хардаг боломжтой болсон. Манай мэдээллийн санд байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарын бүртгэлийг, манай мэдээллийн санд байгаа тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг шууд харахын бүрэн боломж нээгдсэн байна. Тэгэхээр автоэврийн үндэсний төв болон за зам тээврийн яамнаас өнөөдөр гашуун Сүхбаатар руу нүүрс тээвэрлэлтийн авто замын асуудлаар бол мэдээлэл өглөө. За өнөөдрөөс эхлээд ер нь журам хэрэгжээд за нарийн зохион байгуулалттайгаар ингэж ажиллах юм байна. За хятадын талаас бол хоёр нүүрснийхээ татаа авалтыг хоёр дахин буулгаснаар бол ингэж одоо төв нүүрсний тээвэрлэлтийн одоо их одоо урт юм дараалал үүссэн. За сарын өмнө гэхэд бол энэ дараалал 100 гаруй км байсан бол өнөөдөр бол 24 км-тэй энэ хэвийн одоо нэвтрэлтийг үргэлжилж байгаа гэдгийг бол албаныхан хэлж байна.